Цогт хоёр гэдэг. Би 2006 онд гэрэл болоод Мажиксэн гэдэг нь октодын том нь одоо томын аваад суугаад бид хоёр одоо гэрэлснээс хойш одоо өнөөдөр хүртэл маллаад ингээд юуж байна. Тэ амбулаторда 6 гихтээ. Тэ гэрэл ингээд амбулнаа милэн гихтэд гिचээлдэ. Одоо багтагаа ингээ гурууламалаад амьдарч байна. 2006-аас энд 8 он хүртэл энд тутамалаад ээж отгонд маллаа. 8 он сэлэнгээ яваад сэлэнгэд 7 жил баруун бүрэн сэлэнгийн баруун бүрэнд маллсан. Тэгээд сумынхаа 90 жилийн үегаар 15 оноо хавар 6 сард шилжчихлээ би нутагтаа. Тэгээд ирээд одоо тэндээс хойш энэ манай бие когшнав ээж юм бие. Тэгэд энийг сэргээж бараал. Сайхан амьдарч байна хэдэн жил. Энэ манай үйлж харгаатын бэлчэр гэдэг. Энэ манай дээдлэн так арц тоо шүртийн улаан гэдэг хоёр таглахтай уулта. Энэ миний үйлж одоо манай когшнавын үйлж. Тэгээ би 15 онд шилжиж ирээд одоо ингээ бараад сэргээгээд одоо 9 жил 10 жил одоо болдож байна тий. Манай бүрлүүдийн илжээлөө тэгээд одоо энэ дээрээ сайхан л байна л илжээ сэргээж ороо тий. Мал ханаран эсгээд маллаа тэгээд болж байна. Нутаг ус нь ивэж гүлээж аваад нутгийн зүүн болно. Ах トゥ нарын дэмжлэгээр сайхан амьдарч байна тэгээд. Одоо бас насаараа маллаж явах юм. Тий. Бид ах トゥ 8 үлээ. Тэгээд томах маань одоо бас маллаа сэлэнгээд яваад ирээд одоо аймагт амьдраад манай томахаа энд тэр ээж аав хоёр ч одоо насаараа маллаад бид хэдийгэн хүн хийгээд манай дүүнэр зарим нь сураад Солонгос гарсан манай нэгдүгэн хотод сурч байдаг. Тэгээд идэхэд амбил өнөр өтгөн сайхан ээж аав маань бас биднийг сайхан хүмүүжүүлж багаас нь бас бид хамт бас цагийн хатуулаад сайхан бүхнийг бид нар зааж сургаад биш дээр 93 онд гिचээлд ороод 96 онд гिचээлээс гараад тэгээд тэндээс хойш ээж автагаа 2006 он хүртэл энд маллаа тэгээд 6 оноос энд ихнэрээ аваад ингээд тусдаа гарч маллаж ирсэн. Одоо сэлэнгээс ээж аав хоёр маань ноёдлон шилжиж ирсэн. Одоо ингээд аймагт амьдарч байдаг. Тэгээд хоёр бүрэлдэхүүн энэ нутагт нэргүүлж аваад хажуудан тийшх тулгуур хийгээд ингээд юу жохор сайхан байна. Энэ одоо манай когшнавын биеэр. Манай хоёр бүрэл сайхан урт наснаас 82 хөрцгээс нь манай когшнав ээж. Тийм хүмүүс байсан бас насаараа малмалсан. Когшав нэгдлийн адумалж байсан. Когшнажаиндан тасаг массаж усан. Хоёр өрөөнүүдийн гашгаж яхаа гөгшөө хоёртэй. Тэ. Тийм бас сайхан нэргэнттэй хүмүүс юусоо. Тэгээд тэднэр хоёр гэл чалааг нь одоо би ингээд аваа яваад. Өнөөдөр ингээд бүүрэн дээр бууга бүүрийг нь сэргээгээд ингээд ард олонтойгоо сайхан юуж байна. Одоо настай хүмүүсээс маллаж явах настай хүмүүсийг цэвэрч чинь бас. Тэ бас нөгөө ардын ухаан маллах ухаан заах хүмүүс их цэвэн болж байна. Одоо надаас доош баг залуучууд сайхан залуучууд бас гарч ирж байна. Тэгээд цаг зүгийн байдал, цаг өөрийн байдлаас болооч тийд юм уу. Зарим нэгэн жоохон маллах, жоохон хаширлаад төмөр бараах тийм тал бас байна. Тэгээд аяахан мал дээр ёо миний хэдэн сайхан залуучд байдаг. Аяах тэднэртэй хандаж гэсэн одоо малаа сайхан маллаа. Ээж аавынхаа буйныг сайхан хайрлж хамгаалж 90 малыг хэдий шинэ хайрлан тэдий шинэлхэнд ашиг нь өгдөө штэ ер нь. Малаа сайхан хайрлж өсгөх хэрэгтэй. Тэгээд маллахаар удаа сайхан байлгаа яахаа. Нутаг усны сайхан. Тэгээд ард иргэдтэйгээ байгалийн сайханд ингээд ээж аавын өгдөөдсийн өгсөн буйыг нь буйлаад бурхныг нь шүтээд бүүрийн сэргээд ингээд юу жоохор сайхан л гэж жоохож байгаа штэ би бид. Тэгээд залуу малчтайгаа нийлээд
Манай багчуудаа сайхан залуу малчд гарч ирж байна бас. Тэд нартай нийлгэр дуураалуулаад явж ядсан болов гэж боддоо штэ. Мал малхол сайхан тий. Манай нутагч наяндаа нэрчдээс үүр амьсгалтай. Халахлаар нь халждаг, хүйтрхээр нь хүйтрчдэг. Тэгээд тэрийг малчин гэмчүүдэд тэгээд тэсвэр дэвчээртэй өвжүү сайхан байвал ерэн ямар ч зүйлийг давж итэн штэ ерэн. Тий. Би одоо ер нь хонь дээр л голж явж байна л одоо. Тий. Хоньон сайхан нэрсгэл хоньныхаа ашиг хэмиг сайхан гэртэл адуу мал яах вэ би бас өртөн таарсан көркөн малтай. Тэгээд адуу хоёр басрахтаа адуу байдیں۔ Унлага эдлэгэнд хэрэглэн зумдан гүмүүгээ барина. Тиймэрхүү байдлаар хэрэглэж адуу маллаж өгдөг. Нөхөр бол яг сэлэнгээс ирсэн улаан халзан. Тэгэд манай энтхийн ээж аавын нөхсөн нөхрийн холимог салтар гээд Монголтой. Монгол бол зарж хэрэглэх сайлдал зарцуулд хэрэгэлдэг л да. Ямаа бол цэн тооныхоо ямаа би нэг их өсгөтгөө. Ер нь ямааг бол бэлчээртэй бас бэлчээрийн гамнах үйднээс туугийн барьж малладаг. Би 19 онд алтан төлийн ажил авчихсан. 21 онд энд сумын авраг авсан. Тэгээд 22 онд 23 оны басхан дээр би аймгийн авраг малчин авлаа. Тав гэдэг ирнэхээр хоёр уурланд үрж авчаад хажуудаа ингээд бас нэг энэ удаа зүүн жилийн нөгөөд чинь бас их төвөгтэй дурсгалтай сайхан юм байхгүй юу? Тэр болгон гин ингээд энд ороод киний хөв тавилан гэж одоос сонирхол. Тэгэл би жоохон үеийнхэн бол таа. Ээж аваад их баярлж. Манай аав бол мундаг хөдөлмөрч. Манай ээж бол мундөө бид нарыг бол ер нь бас ер нь чанга барьж сайхан гүмж өссөн бид нар. Ер нь бид нарыг илүү халиу тийм янз бүрийн нааш цан гаргав. Тийм юм бас бол маш их хөрдөг байсан ер нь багаас нь тэгж өсгсөн. Тэрний буйнд тэр хүмүүжлийн буйнд одоо өнөөдөр бид нар идэл зэрэгтэй л явж байгаа гэж бодож байна. Ер нь тэр юмдаа манай ээж аав бол би ч өөр тэр игнэр билүүлж өгдөг юм тэгээд бишээ цааш нь үлээ сайхан явуулнаа гэж хэлж байгаа шүү дээ. Ер нь залуугийн хувьд бол эндээс ч одоо 3 сарын 20-д хүрэл бид нар доошоо нь юудیں۔ Тэгээд эндээс одоо нэг 160 нүүрэн көв орж хаварчдаг бид нар. Би ер нь нүүрэн көв хэд улаангомын үртний хэд адаргаар малан төрүүлээд тэр нүүрэн көвөлгөө орчдөг юм. Тэгээд тэндээ хаваржаа 5 сарын сүүлээр буцаж нүүгээд тэгэл замны шар бивэрд ар гэж дамжаал. Ер нь утрын байдлаар бэлчээр сэлгэж нүүгээл тэгэл зүслэнд одоо энэ манахаас хойш 12 л байгаа. Зүслэн Кэндлэн гэж газар зүсдэг юм бэ. Кэндлэн их төргөн гэж их төргөнөө дамжиж тусдаг. Намаржаа бол бас нүүрэн кав орж намарж байна. Ер нь сайхан нүүндөө сайхан нүүдэг сайхан нүүдэг бас ер нь сайхан малчин нүүгээд бэлчээр сэлгээ нүүгээд мал гоё сэргдэг штэ ер нь. Бууцанд байгаа дах тэр мал бас сэргэмж тиймэрхүү байдаг. Манай нутаг болохоор үгүй сайхан чөлөөтэй нүүдлэг хийгээд дуртайгаар нүүж явах сайхан штэ ер нь. Тэгээд тэр нь тэгжил нүүж сууж байна да ер нь. Би мажиг гэдэг нь хос дээр итгэвчтэй. Нэм настагын дээр тэндээс хойш дөрөвдүгээр ангиас гараад тэгээд мал маллаа авъя шүү дээ. 6 танихтаа айл болсон. Тэгээд тэндээс хойш мал маллал гэж байна. Манай амбал 8-лаа 6 хүүхэдтэй. 6 хүүхэдтэй. 5 нөхөнтэй. Октод өгөөд хичээлтэй.
Тий. Томоохон амдгараа тэгэл адсууд нь таньдаас таашаа. Эл мал одоо мал гэхдээ сайхан мал болоо. Малчингинд бол бас маш их төвчээр уруухан шаарддаг гэж би боддог. Хонороо малдаг. Мал хайрлахаар малаас энд ашиг шимэх өгдөг. Яг Монгол хөрчтэй юм байна. 23 нөхөр байгаа. Тэгэл бүгдийн тэжээгээл. Өвдөлт одоо тэжээл. Үйлдэ тэжээ чинь нэ. Тулаа үйлрэлтэн тэгээ бэлчээрээрээ. Тэгээ тавгдан баярлаа. Та нарын бүх ажил хөдөлмөртэй өндрөөс өндөр амжилт хүсье. 100 жилийнхаа үеийг сайхан нэртэй тэртээ бүгдээрээ дэмжиж туслаад кино болж үтгэхээрээ сумынхаа энэ аймгийнхаа юунуудыг сайхан хийлгөө явах удаа энэ та бүгдийн ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. Тариалан сумынхаа малчин, ажилчин, иргэд, газар тариаланчин бүх хүмүүстэй 100 жилийнхаа үеийг сайхан тэмдэглээд эрүүл энх урт наслаж дараагийнхаа 110 жилийнхаа үецхэн бидний чинь хийх үзэх юм зөндөө байгаа шүү дээ залуу хүмүүс бид нар 100 жилийнхаа үед итгэвчтэй сайхан уралцаад сайхан баярлаарай л гэж хэлээ да.